За яг бэлгийн энэ одоо мөчлөгийн одоо хугацааг бол ерөөхдөө дөрвөн үе шатаар хувааж байгаа. Ана эструс буюу орооны одоо бэлгийн 50 байдал гэж нэрлэж байгаа. Энэ бол одоо бидний одоо мэдж байгаагаар бол жилийн одоо нэг ороогүй одоо 100 мөн бол ана эструсийн үе явж байна гэсэн үг. За тэгээд дараа нь про эструс буюу дөнгөж одоо цус гараад эхэлж байгаа үе. Цус гарлаа бол про эструсийн үе шат эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол орооны үе эхэлж байна гэсэн үг. За дараа нь 5-аас 15 дахь хоног дээр эструсын үе эхэлнэ. Эструс бол яаж ийнэ вэ гэхээр яг өндгийс ялгарч байгаа энэ хугацааг нь хэлж байгаа. За тэгээд пост эструс гэдэг яг хээл авсан ч гэж болно, аваа гэж болно. Ороо дуусаад ойролцоогоор нэг 58-аас 63 хоног пост эструс үргэлжилнэ. За тэгэхээр үржүүлэгч хүний яг хамгийн гол зорилго юу вэ гэхээр яг эструсын тэр мөчийг одоо яг өндгийс ялгарч байгаа тэр мөчийг олж ер нь хоотойгоо нийлүүлээд одоо өдөртөө болох тэр процессыг л одоо тэр хугацааг л олох тийм гол зорилго байна. Тэгэхээр тэрийг одоо яаж мэдэх вэ гэхээр нийтлэг бол 13-аас 15 дахь хоног дээр нохоо бол нийлэх юм бол хээл аавна гэсэн одоо нийтлэг юм юу байдаг. Одоо хүмүүсийн хоорондын практик арга гэх юм уу. Тэгэхээр энэ үед нохоо нийлүүлэхээр ойролцоогоор нэг 60-аас 70% нохоо бол хээл авд юм байна ер нь. Практикаар ингээд аваад үзэхээр яг оновчтой одоо нохоо бол яг нэг удаа нийлэхэд бол хангалттай хээл аавна. Тэр нь хамгийн гол нь юу вэ нөхөөр яг л тэр эструсын тэр мөчийг одоо яг л оновчтой олох хэрэгтэй гэсэн үг. За өндгийс ялгараад 24-с 48 цагийн дараа л яг хээл одоо тогтох боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр одоо өндгийс ялгарлаа эр бэлгээс орлоод 24-с 48 цагийн дараа л ер нь нохоо нэг удаа нийлүүлэхэд хангалттай хээл авна л гэсэн утгаал юм л да. За өнөөдөр гойд маань ороон ороод өнөөдөр чинь 10 дахь өдөр болсон байгаа. Тэгэхээр за 10 дахь өдөр яг ямар процесс явж байгаа гэхээр нэлээд одоо бэлтгэгчд бол нэлээд хавдцсан. За цус нь бол арай шингэрэх болоогүй. Ерөнхийдөө өндгийс одоо ялгарх тэр процесс одоо эструсын процесс эхлэхэд нэлээд төгссөн байгаа. Тэгэхээр өнөөдөр бол бид нар бол ер нь хоогоо нэг удаа нийлүүлдэг. Тэгэхээр яг одоо Герман стандартаар яг нэг оновчтой нийлүүлэхэд бол нохоо хангалттай хээл авдаг. Тэгэхээр одоо цөмөр ямар ч үржлийнх нь хэрэгтнийг явуулсан харъя. За тэгээд цөмөр үржлийнх нь хэрэгтнийг явуулсан харъя. За. За одоо бол ерөнхийдөө жоохон цусан шингэрж эхэлж байна. Шингэрж эхэлж байна. Гэхдээ бол арай бол болоогүй. За одоо ингээд яг шинжилгээ авах боломжгүй ч юм уу зүгээр энгийн практик дээр одоо нохоогоо яаж ерөөхдөө хугацаанд болсон байноу мэдэх үү гэхээр за ингээд яг энэ үржлийн хэрэгтэй нэгээд одоо ингээд цохиод бас үүсэх хэрэгтэй. Энэ бол ингээд жоохон татж байгаа. Гэтэ хугацаа нь бол арай болоогүй. Өшөө бүр ингээд татах хэрэгтэй. Одоо энэ дээр ингээд өдөө өшөө ингээд татна. Энэ шинэ нэг шинжтэй юмдаг. За тэгээд сүүлийн одоо ингээд хажуу тишээ болгодог ч юм уу. Эсвэл заримдаа бас ер нь бол яг хугацаанд болсон бол Монгол охин дээр 90 охинууд бас аягүй сайн мэдэрдэг. За яг хугацаанд болцсон байна гэдээ ер нь амар гасалж устдаа нийлэх гээд дайрах ч юм уу тиймэрхүү шинж тэмдэг үзэгдэнэ. За цусыг харах хэрэгтэй. Цус бол нэлээд шингэрэх хэвээр. Нэлээд шингэрэх хэвээр. Тэгээд ингээд үржлийн хэрэгтний одоо ингээд уг нь ингээд бариад үсэх хэрэгтэй. Тэгэхээр сүүл рүүгээ бол нэлээд одоо суларч өгдөг. Тэгээд сулрах юм бол бас ерөөдөө хугацаанд болж гинэ л гэсэн үг. За энэ гэхдээ эдгээр шинж тэмдгүүд нь бол яг 100% ерөөсөө байж чадахгүй. Ямар ч баталгаа бол байхгүй. За хамгийн найдвартай арга бол цуснд прогестерон үүсгэх тийм тэр арга байдаг. Тэр бол маш оновчтой яг нохоо нэг л удаа нийлэхэд хангалттай хээл авдаг тийм арга байдаг. Монгол охооны ороо бол жилдээ нэг ордог. Тэгээ ерөөхдөө бол яг л одоо ийм яг одоо өнөөдөр бол жишээ нэг англ анхны цас орж ийн ерөөхдөө нэг иймэрхүү хүүтэн иймэрхүү өдрүүдээр ер нь орох магадлал өндөртэй байдаг. За ороо нь орох дөхөх юм бол одоо ямар шинж тэмдгүүд үзэх үү гэхээр хэрвээ нохоонуудыг олоолаа байдаг юм бол нохоон дээр хоцгоно нь ерөөхдөө зам байдал нь өөрчлөгдөнө. Байнгын нохоотойгоо харьцдаг үржүүлэгч юм бол ер нь бол нохоо бол мэдрэнэ. За энэ ер нь нэг л ороо нь орох гэдэг шүү гэж мэдэгдэнэ. Эзэнд бол маш тодорхой мэдэгдэнэ. За тэгээд би бол өөрийнхөө практикаар бол яг ингээл 9 сар гараад 10 сар ингээд жоохон ингээл одоо ихээр ч юм уу би бол өдөр болгоо ингээд яг үржлийн хэрэгтэн дээр нойтон салфеткаар ингээд дарж үзээд шээс нь одоо цусны тийм одоо юу тояа байна уугүй тэрийг үзчихдэг. За миний хамгийн гол үзэх арга бол ерөөсөө шаланд орохыг би хардаг байхгүй.
Байга үүрнийх нь өглөө босоод шаланд орохыг харна. За тэгээд яг орсон үед бол ерөөсөө яг нэг тусал цус байдаг байхгүй юу? Яг нэг тусал цус байх юм бол би ерөөдөө өөрийнх нь биеийг ерөөдөө шалгаад үзсэн. Энд тэндээ ямар нэгэн шарах байна уугүй юу? Бас шархнаас бас цус гарсан байж болно шүү дээ. Хөл мөлөндөө гэмтсэн ч юм уу. Тэгэхээр тэрийг шалгаж үзээд тэгээд дараа нь үржлийнх нь эртнийг шалгаад үзсэн шүү дээ. Монгол охоон дээр бас үржлийнх нь эртнийг яг шалгаад үзэхэд бас мэддэхгүй байх тал байна. Яг тэгвэл эдгээр чинь амар их долоогоо цэвэрлждэг байхгүй юу? Тэгэхээр жоохон гаргаж гүйлгдэг юм бэ. Жоохон гаргаж гүйлгээд тэнгууд цус нь бас доороосоо дотроосоо бас жоохон ялгарч гарч ирнэ. Ингээд би бол яг хоногийн нь бол яг тэгж барьж авдаг. Тэр маш найдвартай. Ер нь бол одоо ингээд ороо орох төглөө гэх юм бол өдөр болгоно л ер нь шалгах хэрэгтэй. Тэгжээж яг хоногийн найдвартай барьж авна. За өнөөдөр бараг 12 дахь өдөр байна уу 13 дахь өдөр байна. Шинжилгээ аваад үзсэн. Тэгээ ерөнхийдөө манай нохоо нэлээд жоохон хоошоо л нийлэх юм шиг байна. 17 18 хоног дээр ч юм уу нийлэхэр юм шиг байна. За өнөөдөр нохооны маань 19 дахь өдөр үргэлжилж байна. Өнөөдөр нохоо нийлүүлнэ. Өнөөдөр нэг нийлүүлээл тэгэл болоо. За ер нь бол би бол Монгол нохоог нийлүүлэхдээ нэг л удаа нийлүүлдэг. Тэгээд дээрээс нь нэг удаа нийлүүлэхдээ яг өөрөөсөө нийлүүлдэг. Яг барих ч юм уу ямар нэгэн тим байж болохгүй. Яг Монгол нохооны яг үндсэн тэр өөрөөсөө нийлэх тэр чадварыг ерөөхдөө хадгалж үлдэх юм бол зүгээр гэдэг тийм үндсэн байр суурьтай байдаг болохоор тийм учраас барьж нийлүүлж болохгүй яг өөрөөсөө нийлүүлэх хэрэгтэй. За ингээд үрлэн оруулж байгаа юм да. Ерөөхдөө өөрөөсөө нийлэх хэрэгтэй. За ингээд наалцж байгаа маа.